Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороонд амьдардаг. Энд нөгөө Сэлэв дэд төв гэж дахин төлөлт хийгдэж байгаа. Энэ жилд орон сууцны хорооллын газрын дахин төлөлт нь явагдаж иргэдийн газрыг чөлөөлж байна. Энэ газрын үн жоохон нэмэгдсэн ч гэсэн эд хөрөнгийн үнэлгээ маш муу. Тийм болохоор иргэд орон гэртээ болох боломж ховор, ялангуяа дангаараа гэртээ байсан айлууд ганцхан газраа өгөхөөр иргэд орон байртай болоход аягүй хэцүү. Одоо 6-7 буудлын энэ бизнес эрхэлж байгаа хүмүүс эргэж хандж байна. Одоо бид нэр эргээд энийг нөхөн ажилуулж чадахгүй болчихно. Зөвхөн орон гэртээ болоод үлдэх юм байна. Бизнесээ одоо дахиж яаж сэргээх вэ? Дээр нь ажиллаж байсан ажилчид маань ажилгүй болж байна. Ингээд дамаа олон хүн хохироод байна. Тэрийг бас энэ төр засгийнхан харж үзэж энэ жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг иргэдийг бол ингэж хохироож ингэж буцаад эргээд сэргэхгүй болгож байгаа нь хамгийн аимшигтай байгаа байхгүй. Газар гэдэг чинь айгүй шинтэй. Энэ ногоогоо тарьдаг хашаандаа ногоогоо тариад тэрийг өвөл зөнгөө ичдэг байсан айлууд одоо хаана ногоо тарих юм бэ? Газар сүрээслэхгүй яах вэ гэж асуудал их байна шүү дээ. Тэгээд сургууль цэцэрлэгийн асуудал бас айгүй их. Энэ 6-7 буудлын чинь 5 алхаад сургууль цэцэрлэг төвхтөө өгчдөг байсан. Одоо бүгд ийшээ нүүсэн. Тэгээ ялангуяа нөгөө шилжилтийн насны хүүхдүүд чинь энэ сургуульдаа явна гэд одоо зарим нь бүр нисгэд очиж байранд орсон. Хүүхдээ яах вэ? Зөөх үү яах вэ гэсэн асуудлууд айгүй хөөсөж байгаа. 40 жилийн өмнө яг энэ хойно харагдаж байгаа энэ хөрөн байшингийн суурин дээр манай гэр ээж аав минь төмөр замд ажилладаг байсан. Тэгээ одоо улсаас энэ байрыг өгсөн байдгийг. Тэгээ гал залгах отхон хүүгээд надад одоо гал голомтоо өглүүлж үлдээсэн байсан. Тэгээ 2018 онд 10 сарын 17-ноос эхлээд хүн амьдарсаар байтал 3 орцтой байрны 2 орцыг нь буулгасан. Ийм балмад явдал болсон. За тэрнээс хойш 19 оны 3 сарын 30-ны өдөр 5 дахь өдөр байсан. Дандаа л ер нь 5 дахь өдрийн орой эхэлдэг. Тэгээ энэ үед энэ байшингийн маань бүрэн буулгасан гэсэн үг. Өмсөг хувцастайгаа үүдсэн шүүхийн шийдвэр ямар нэгэн захиргааны хэм хэмжигдэхүүнийг хангасан бичиг баримт байхгүйгээр айлын гэрлөө шууд халдаж дайрч орж ирж дээрмийн үйл ажиллагаа явуулаад одоо алдсан хувцас гэр бүлийн зургийн цомог компьютер одоо цахилгаан бараа юугийн ч олж авч чадаагүй ингээд 5 жил гарны нүүр үзээд явж байна. За ер нь төрөөсийн байранд амьдарч байгаа. Хан уул дүүргийн 5 дахь хорооны нутаг дэвсгэрт байрлах аль ширний 80 айлын барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй дахин төлөх шаардлагатай болоод 2017 оны 6 дугаар сард нийслэлийн засаг даргын захирамж гараад уг барилгуудыг амьдралын орчин нөхцөлийг сайжруулах бол төсөл эхлүүлсэн байдаг. Хэрвээ ингээд та нэг өдрийн дотор сулж чадах юм бол та нарт 8 м квадрат өгнө гэж тухайн үед бол төсөл одоо хариуцж байгаа хүмүүс бол бид нар тэгж танилцуулаад тэгээд бид нар одоо ямар ч байсан нэг 8 м квадрат одоо сайхан орон сууцнд орох юм байна гэсэн итгэл үнэмштэйгээр бид нар байраа чөлөөлсөн байдаг. Төсөв мөнгө одоо хомс байгаагаас шалтгаалаад та нарыг ерөөсө 3 сарын дотор барилгыг чинь бариад өгнө. Та хэд төрөөсийн төлбөр мөлбөр авахгүйгээр одоо ингээд нүүгээд ингээд яачих юм бодвол суллаад өгчүүл одоо ингээд ийм нөхцөлтэйгээр бид нарыг анх энэ байрнаас бол гаргаад төслийн ажлыг эхлүүлсэн. Гэтэл энэ төсөл маань 3 сарын дотор гэсэн чинь 3 сарын дотор чи хийж амжаагүй. Тэгээд 2 жил бид нарыг төрөөсчгүй одоо энэ тэнд ингээд нөгөө байрлах тийм нөхцөл боломжоор хангаагүй ингээ бид нар гудамжаар 2 жил гараа явсан. Эний эцэст нэг 2018 онд болохоор энэ бичиг цаасан дээр харахаар 2018 онд болохоор энэ барилгыг улсын комиссар хүлээж авсан байдаг юм билээ. Тэгээ 19 онд иргэд одоо ямар ч хийсэн бид нар орон байргүй түрээсийн мөнгө заахгүй ингээд болохгүй боллоо гэд шаардлага тавьсаар байгаад бид нар 2019 онд болоод энэ байранд анх орсон байдгийг. Тэгээ анх 2019 онд орсон цагаас эхлээд энэ барилгын нөгөө доош хөрсний одоо суултаасаа шалтгаалаад байшин доошоо суугаад даацын ханнууд болон өрөө хоорондын ханнууд доошоо суулт өгөөд нэг 2-3 тоосхны хэрэгтэй ингээд бүр цаатлын айл харагдахаар тийм доошоо суулт өгж эхэлсэн. Тэгээд бид нар бол яг тухайн үеийн тэр захиадагч байгууллага болон эрх мэдэл
иргэдэнгүүд одоо бичиг цаас өгсөөр байгаад ямар ч хэсэг 2021 онд нэг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргуулсан байдгийг 2023 онд ашиглалтын бас шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтүүд бол гаргуулсан байна. Одоо ингээ 9 сараас эхлээд энэ барилгын одоо доошоо суутаасаа шалтгаалаад сангийн ингээ дээрээсээ дарцсан. Тэгэхээр нөгөө доотгийн айлууд нь бөглөрөөд одоо ингээд сар гарan баг 2 сар одоо ингээд бохироо хэрглэж чадахгүй усан байгаад идэг доошоо бохирог гарах хоолой юмнууд нь бөглөрөөд дарагдсан учраас ингээд яаж чадахгүй ашиглаж чадахгүй ингээд иргэд нэгэ тохироод амьдарч байдаг. Одоо тэгээд энэ барилгын чанартай холбоотой, энэ хариуцлагатай холбоотой бүх асуудлуудыг иргэд бидний нуруунд дээрээ болоо үржиж байна. Одоо хэв хариуцах нь тодорхойгүй, хаашаа хэн хандах нь ойлгомжгүй. Асуухаар ингээд барилгын компани ч бол засвар хийж байгаа гэдэг. Тэр барилгын компани засвар хийгээд үрдэнгүй гэдэг нь бол харагдлаа. Тэгэхээр эн чинь иргэдийнхээ амь нас юу яахын тулд бид дахин төлөвлөгөөс өөрөө ямар ч гарц гаргал гавал харагдахгүй. Тэр бол хөрөнгө оруулалтын газраа өгсөн байгаа. Яагаад заавал бид засвар хийлээ. Хийгээд хүлээлээ гарлаа. Одоо дахиад асуудал үүсэдэг. Тэгэхээр одоо биднийг одоо нуурж унж яахыг л хүлээх гээд байгаа юм биш юм бол одоо нэг дахин төлөвлөё гэд бичиг цаасаар бид нар өгсөн байгаа. Тэр хот байгуулалтын яамны сайдын гаргасан 2016 оны үнэлгээний журмаар энэ үнэлгээ явагдаж байгаа. Энэ журам бол 2016 он одоо энэ чинь 24 он хэдэн жилийн дараа энэ үнэлгээний журмаа баримтлаад байвал энэ иргэдийн эд хөрөнгө өвлөгдөхгүй. Одоо сая коронавигоос хойш байрны үнэ одоо хамгийн доолн 3 сая шүү дээ 1 м квадрат. Тэгэхэд энэ хашаа байшингийн 200 400 хэдэр үнэлчээр энэ хүмүүс эргээд орон гэртээ болох боломж байхгүй. Энийг энэ төр засгийнхын эргэж харах хэрэгтэй байна. 2019 оны 12 сарын 16-нд хүний эрхийн өдөр одоо бас энэ талаараа ярьж илаа. Тэгэхээр 5 жил дуурчин гэсэн үг. За 5 жил дуурч явах хугацаанд эхлээд бол намайг Amnesty дээр очиж хандхад 385 айл хохирогч болсон байсныг мэдсэн. Тэрний нэг нь бий болж нэмэгдсэн. Одоо ингээ 386 болсон байсан. Хамгийн цаат нь 10 жил болж байна гэсэн хүмүүс байсан. Өнөөдрийг бол 5 жилийн хугацаанд хохирогчдын тоо маш ихээр нэмэгдэж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй, орон сууцны дахин төлөвлөлтөн дээр. Энэ өөрөө юу хэлээд юм гэхээр хүний эрхийн мэдрэмжгүй улс төрчид шийдвэрээ эргэж харахгүй бол цаашдаа ч гэсэн энэ тоо өдөр өдрөөр цаг цагаар минутаар нэмэгдэх хандлага өссөөр байна. Эндээ амьдрах сонирхолтой маш хашаандаа сайхан амьдрийгээд өчнөө сайхан тохицуулсан сайхан болцсон айлуудад ингээд хамгийн мань нураагаал нүүж штэ. Иргэдийн асуудлыг 3 сарын 3 сая төгрөгөөр шийдмээргүй байна. Энэ 6 сарын амжиргаа дэмжих өгөх ёстой байхад чинь 3 сараар 3 сая төгрөг өгөөд имийг хаад зохицуулна гэдэг дахин энэ бол асуудлыг зөв шийдээгүй байна гэсэн хэлмээр байна. Хуулиа судалгаагүй гаргацсан одоо тэр Нямбатар даргын гаргасан хууль бол албадан чөлөөлнө. Тэр бол хамгийн буруу байхгүй. Иргэдийн газрыг энэ чинь өмчлөсөн газрыг хүний өмчийг албадан булааж авна гэж байхгүй шүү дээ. Тэр чинь үнэхээр онцгой асуудал үүсээд аюул үүссэн бол албадан авч болно. Зөвхөн орон сууц барихын тулд иргэдийн газрыг ингэж албадан авч эд хөрөнгийг сүйтгэж болохгүй байхгүй.